За энэ ариун библийн орчуулга 13 оны орчуулгаас хэлэгдсэн дээр гарч байгаа. За тэгээд хамтдаа уншийе. Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурал. Хэн нэгэн хорвоод дуралдаг бол түүнд эцгийн хайр алга. 30 хорвоод байгаа бүхэн тухайлбал бахмуудын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь эцгээс бус. Харин энэ хорвоогоос юм. Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлдэх чинь мөнхөд оршмо. За би үргэлжлүүлээд стандарт Монгол орчуулга гэдээ орчуулагдж байгаа шинэ орчуулгын төслийн хэсгээс уншия. Дараагийн слайдыг минут гаргаарай. За эндээс хамтдаа дахиад уншия. Энэ ертөнцид дэх юмсад ч бүү шунан дурал. Хэн нэгэн ертөнцид шунан дурлах аваас түүнд эцгийн хайр алга. Энэ ертөнцийн альва бүхэн буюу гим нүгэлт чанарын хүсэл, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал зэрэг нь эцгээс бус. Харин энэ ертөнцөөс ирдэг. Энэ ертөнц хүсэл тачаалтайгаа өнгөрөн модно. Харин Бурхны хүслийг биелүүлэх чинь мөнхөд оршно. Амен. Халелуя. Тэгээ бүгдээрээ энэ дурддагдсан байгаа 3 ишлэлээр нь хамтдаа харна. Тэгээ хамгийн эхлээд 15 дугаар ишлэлийг эхлээ харцгаая. Тэгээ энэ ишиг орохоос өмнө ер нь би таныг ер нь энэ ертөнцийн дэлхий дээр амьдрахад ер нь танд ямар байна вэ гэж асуумаар байна. Дотроо бодороо тий. За энэ орчлон ертөнцийн дээр амьдрах чи ер нь ямар байна вэ? Хэцүү байна уу? Та санаа алдахаар байна уу? Эсвэл гоё штэ гэ та магадгүй гараа өргөхөөр байна уу тий? Эсвэл уг нь би дажгуулдаа яг одоо жоохон хэцүү байна ч гэдэг юм уу? Эсвэл би ер нь зовж байгаа гэтээ одоо гоё штэ гэж юм уу тий? Янз бүрийн хариултууд танаас гарч иж болох юм. Гэтэ бид өнөөдөр эзний үгээс урмыг бас зөв харааг ойлголтыг эзэн өгнө гэж итгэж байна. Тэгээ эхний энэ 2:15 дээр юу гэсэн бэ гэхээр би дахиад эндээс уншия. Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурал. Хэн нэгэн хорвоо дуралдаг бол түүнд эцгийн хайр алгаа гэсэн. Тэгээд стандарт Монгол орчуулга дээр ертөнц гэж хэлсэн тийм ээ. Ертөнц ба ертөнцдөх юмс гэж хэлсэн байна. Ертөнцдөх юмс. Тэгэхээр бид энэ орчлон ертөнцийн бид амьдарч байгаа тийм үү? Орчлон ертөнцөөс тасарчсан байгаа хүн байна уу? Тасраад явцсан байгаа. Тэгээ бид энэ ертөнцийн амьдарч байгаа бол бид энэ яг энэ газар дэлхий дээр гიშгээд хүмүүсийн дунд амьдрах болно. Тэгээ бид энэ тодорхой тогтоогдсон цаг хугацаанд байгаад амьдраад дараагийн тэр зогсоол дараагийн явах газар руу явах болно тийм ээ. Тэгэхээр ертөнц бид нар ямар орчлон ертөнцид юм чухам бид амьдраад байгаа юм бэ? Хүн Бурхны нүдээр энэ орчлон ертөнцид чинь ямар харагддаг юм бэ гэдэг дээр бид нар том зургаар нь ойлгох хэрэгтэй болж байгаа. Зүгээр л өдөр тутам амьдраад байдаг. За ингээл амьдралын асуудлууд, амьдралын үнэхээр баяр хөөр энэ бүх зүйлийг амсаад явж байгаад өнгөрөх биш. Харин бид өнөөдөр ч гэсэн одоо ч гэсэн өдөр бүр амьдрахдаа хэрэн том зургаар нь бид нар бас харж яахгүй бол бид нар төөрцөн явж явах магадaltaй. Тэгвэл ертөнц гэж жохом ямар ертөнцээр бид нар амьдраад байгаа юм бэ гэдэг талаар эхлээд бүгдээрээ хамтдаа ярилцгаая. Хуваалцгаая. Тэгээ Бурхан энэ ертөнцийг бүтээсэн. Амен. Орчлон ертөнцийг Бурхан бүтээсэн. Тэгээ бид тэр орчлон ертөнцийг бүтээгээд Бурхан өөрийнхөө бүтээлийг хараад нэн сайхан байлаа гэж хэлсэн баг. Тэгээ Бурхан өрөөсөн байгаа. Энэ орчлон ертөнцийг, энэ орчлон ертөнцид үхэл хагцал байхгүй, гим нүгэл байхгүй. Үнэхээр хүмүүс тэнд бүтээгдсэн бүтээл Бурханд зориулагдсан мэт төгс мэт тийм ээ. Тэр орчлон ертөнц бий болсон баг. Тэгээ энэ цаг мөчийг бид ямар цаг мөч гэдэг вэ гэхээр бүтээлийн цаг мөч гэдэг. Бүтээлийн үе гэж ярьдаг. Тэгээ энэ бүтээлийн үе яасан бэ гэсэн чинь энд бид мэдж байгаа гим нүгэл гэдэг зүйл орж ирсэн. Гим нүгэл буюу Бурхны хүслээс ангид Бурхны хүслийн эсрэг тэрсэлсэн тэр зүйл бий болсноос хойш
болоод энэ дэлхийн ертөнц бидний амьдарч байгаа орчлон ертөнц уналтанд орсон баг. Уналтанд орсон. Тэгээ энэ уналт бий болсноор бурхан ба хүний хооронд ангал бий болсон, хавцал бий болсон. Хүн ба хүмүүсийн хооронд хавцал бий болсон, ангал бий болсон, харилцааны асуудлууд бий болсон. Хүн өөрөө өөрийгөө ч хинбэ гэдгийг бүрэн таньж мэдхээ байсан. Бурхан хинбэ гэдгийг мэдэх байсан. Би Бурханы бүтээл гэдгээ ойлгохоо байсан. Нийгэмд асуудал тулгарсан. Тэр байтугай хүн ба байгаль амьтны хооронд ч гэсэн асуудал бэрхшээлүүд тохиолдсон. Бий болсон байна. Би саяхан хэдэн жилийн өмнө нэг видео үзчихсэн байгаль гэдэг. Тэгээ сүүлийн 50 жилд амьд байгаль ертөнцийн 70-80% нь одоо устдаж алга болсон байна гэж. Өөрөөр хэлбэл бид тийм ноцтой ийм цаг үед амьдарч байгаа. Маш их хурдцууд хөгжил нүдэнд харагдах зүйлсүүд бий болж байгаа, өөрчлөгдөж байгаа, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа. Нөгөө түгээр маш их бузар муу магадгүй маш их ихсэн бас орчлон ертөнцид тэрхүү өөрчлөлтүүд маш хурдцтай бий болж байгаа. Ийм цаг үед бид нар амьдарч байгаа. Онцгой тийм сонин цаг үед. Тэгэхээр энэ цаг үе бол эцсийн цаг үе гэж Библи өөрсдөө биднэрт тодорхойлж байгаа. Эцсийн цаг үе хизээ эхэлсэн бэ гэхээр Есүс Христ энэ дэлхийд ирснээс хойш эхэлсэн ба. Өөрөөр хэлбэл Библи олон хувааж болох хэдий ч гэсэн бид нар цаг үе ертөнцийг хэлэхдээ бүтээлийн үе, уналтын үе эргээд эцсийн цаг үед. Тэгээд цаашгаа дараагийн цаг үе дахиад бас ирэх бол. Есүс Христ энэ эцсийн цаг мөчийг хизээ дуусгах болох вэ гэхээр Есүс Христ Бурхан Есүс Христийг дахиад илгээх үед энэ орчлон ертөнцийн дахин ирэх үед залрах үед эцсийн цаг мөч ирнэ. Бид бас нөгөө талаар ямар орчлон ертөнцийн амьдарч байна вэ гэхээр энэ нийгмийн тодорхойлж байгаагаар бид постмодерн гэдэг цаг үед амьдарч байгаа. Постмодерн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр орчин үе болоод түүний дараагийн орчин үеийн дараагийн цаг мөчид амьдарч байгаа гэсэн үг болж байгаа. Эрт цаг үед бүх юм тодорхой байсан, хаад хаанчилдаг тийм ээ. Нийгэм гэдэг зүйл маш тодорхой, нийтээрээ төстэй байсан. Үзэл аян зүрийн үзлүүд байсан. Гэхдээ ер нь бол одоо улс төрч гэдэг юм нийгмийн байдал бол ерөнхийдөө нэг юм тогтмол. Харин одоо магадгүй сүүлийн хэдэн зуун жилийн туршид орчин цаг үе гэдэг зүйл бий болсноор янз бүрийн үзлүүд бий болсон. Ийзм гэдэг зүйлсүүд бий болсон, тийм ээ. ертөнцийг үзэх үзлүүд маш хүчтэй болсон. Тэгээд тэр ертөнцийг үзэх үзлүүд нь хоорондоо зөрчилдөж эхэлж байгаа. Дайн тулаанууд бий болж байгаа. Үүнээсээ болж үнэхээр тэр хатуу үзэл баримтлаасаа болоод хоорондоо нэг нэгээ нухчин дарж байгаа тийм зүйлсүүд бий болж байна. Тэр үзлүүд яг вэ гэхээр би үнэн минийх зөв гэдэг тийм үзлүүд байсан. Капитализм бол зөв сонголт юм аа. Эсвэл социализм бол бидний явах ёстой зам юм аа гэж одоо зааж иддэг байсан. Тэр үед болвол орчин үе гэж ярьдаг байсан үе байсан баг. Харин одоо бид нар ямар үед амьдарч байна вэ гэхээр одоо бид ямар постмодерн гэдэг цаг үед яаж байна вэ гэхээр хүмүүс өөрөөсөө чиний бодол чамдаа зөв, миний бодол надад зөв. Энд бол үнэн гэж байхгүй, бүх юм харьцангуй гэж ярьдаг тийм цаг үед орж байгаа. Нэг талаар их хоорондоо зөрчил арай гайгүй байгаа юм шиг, тий? Айгүй ийм одоо эв найртай болж байгаа юм шиг. Харин нөгөө талаар үннээс холдох, үнэн гэж үнэхээр итгэл үнэмшлийн хувьд хинч чиний зөв туйлын үнэн гэж байхгүй гэдэг Бурхны тэр үнэнд үгүйсгэж байгаа, энэ хүчтэй үгүйсгэж байгаа энэ цаг үед амьдарч байна гэсэн. Энэ талаар бид түрүү пастор сургаал дээр сонссон тийм ээ. Үннийг хүмүүс нуун дарагдуулдаг гэж. Үнэн буюу Бурхныг бид хүлээн зөвшөөрдөг, нуун дарагдуулдаг тэр цаг үед амьдарч байна гэсэн үг. Тэгэхээр ямар цаг бид цаг үеэ мэдрэх ёстой баг.
Бурхны үг биднийг бас хэлдэг. Бид нар ямар цаг үед амьдарч байгаа вэ гэдгээ мэдэж амьдраарай гэж. Тийм учраас бид энэ ертөнцийн талаар ойлголт маань бид нар зөв байх ёстой болж байна. Тэгээ ертөнц ба ертөнц дэх юмсын талаар энэ бүх зүйлсэд бүү шунан дурлаарай гэж өнөөдөр Библи бидэнд хэлж байгаа. Өөрөөр хэлбэл шунан дурлал нь ертөнц ба ертөнц дэх юмсыг шунан дурлана гэдэг нь энэ байгаа харагдаж байгаа зүйл чинь л бүх зүйл байхгүй юу? Өнөөдөр над тохиолж байгаа зүйлс бүх зүйл байхгүй юу? Өнөөдрийг л давахын төлөө тийм үү? Юу ч хийгээд хамаагүй эсвэл амьдрах ёстой маа. Энэ чинь амьдрал байхгүй юу ч гэдэг юм. Өөр өөрсдийн үзлийг бий болгоод өөр өөрсдийн үннийг бий болгоод түүгээр амьдарч байгаа. Тэр хүмүүс бол энэ ертөнцид шунан дурлсан тэр хүмүүс байгаад байгаа гэсэн. Харин энд 15 дугаар ишлэлээр хэлсэн байна. Хин нэг нь ертөнцид шунан дурлахаас түүнд эцгийн хайр алга байна гэж хэлсэн. Эцгийн хайр. Бид бас өмнөх сургаал дээр заагийн аслагчийн хуваалцсан өмнөх сургаал дээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн тухай бид сонссон тийм ээ. Тэгээд бид тэр Бурханы тэр хайрын нүдээр ертөнцийг харах тухай хамтдаа үзсэн байна. Тэгэхээр бид энэ ертөнцийг хайрлсан тэр Бурханыг эхлээд бид нэр ойлгох ёстой болж байгаа. Тэр Бурханы хайр юу юм бэ гэдгийг мэдэх ёстой болж байгаа. Бид нэр ертөнцийг хайрлах тухай бид нар өөрсдөө хасаа өмнө Бурхан эцэг намайг хэрхэн яаж хайрлсан бэ гэдгийг зүрхэндээ хүлээж авах ёстой болж байгаа. Түүнийг мэдэрсэн, ойлгосон, энэ хайрыг ойлгосон, мэдэрсэн тэр хүмүүсүүд дараа нь би Бурхан намайг ингэж хайрлсан юм байна. Тийм учраас би Бурханыг хайрлах ёстой байна гэдгийг ойлгож авч хайрлж эхэлдэг, ойлгож мэдэрдэг. Бид эхлээд эцэг эхийн хайрыг мэдрээд дараа нь эргээд бид нар эцэг эхээ хайрлж ойлгодог яг адилхан. Ийм үйл явц болж байгаа. Тэгхгүйгээр бид нар Бурханы хайрыг мэдхгүйгээр хайрлах гээд явах юм бол тийм үү? Амьдралдаа хүлээж авахгүйгээр хайрлая гэд гарах юм бол бид нар бүдэрч унах, бид нар бүдлгүүдэх боломжтой. Бид нар энэ Бурханыг эхлээд таньж мэдэх яг хүүхэд бас өсөж эхлээд нялх няраа хүүхэд тэр хайрлуулж, халамжлуулж тийм ээ өсөх шаардлагатай байдаг шиг бид Бурханы хайранд тэгж хайрлуулж өсөх шаардлага бидэнд тулгарч байгаа. Цуглаан дээр магадгүй өнөөдөр анх удаа ирсэн хүмүүс байж болох юм. Эсвэл бид нар тэр Бурханы талаар тийм сайн мэдлэгийг олоогүй байгаа хэн нэгэн байж болох юм. Харин бид нар ямар нэг зүйл хайр тэр хэн нэгнээс бид нар шаардах гэхээсээ илүү өөрөөсөө шаардах гэхээсээ илүү өөрөө хэн нэгэн байх гэж хичээх гэхээсээ илүү эхлээд бид Бурханы хайранд өлгийдүүлж түүний хайр халамжийг авч ойлгох. Бурхан намайг хэрхэн яаж хайрлсан юм бэ гэдгийг итгэж хүлээж авах тэр шаардлага байна. Үүний дараагаар тэр хүүхэд яг хөлд ордог, хилд ордог. Тэгээд дараа нь тусд ордог тийм үү? Харин бид шууд туслах гэдэг юу яах вэ? Бүдрэх боломжтой гэсэн. Тэгэхээр бид Бурханы хайр гэдэг зүйлийг хүлээж авах хэрэгтэй. Бурханы хайр бидний дотор байна уу гэдгийг бид шалгаж цэгндэг байх хэрэгтэй болж. Би үнэхээр Бурханы хайраар энэ зүйлийг хийж гэнэ үү гэдгийг эргээд харах хэрэгтэй болж. Эсвэл би зүгээр өрсөлдөх сэтгэлээр хийж гэнэ үү? Эсвэл би яг л энэ орчлон ертөнцид алцаад гарандаа гэсэн тэр бодлууд намайг дүүргээд байна уу гэж. Тэгэхээр Бурханы үг өнөөдөр хэлсэн ертөнц гэж хэлж байгаа энэ зүйл нь зөвхөн бидний харагдах ертөнцийн тухай яриаг. Харин энэ ертөнц гэдэг бол хүмүүсийн бодол санаанд үзэл санаа өөрчлөгдөх тэр зүйлийн тухай. Үзэл санаатай холбоотой зүйлсийг ярьж байгаа. Тийм учраас бид Бурханы хайр дотор байж Бурханы харж байгаа тэр харааг, Бурханы үзэл бодлыг өөрийнхөө дотор төлөвшүүлэх ёстой болж.
Үүний дараагаар бид Бурхны хайр дотор өссөн тэр нэгэн хүчтэй болж Бурхны хайр дотор өссөн нэгэн тэр ертөнцийн талаар зөв ойлголттой болж Бурхны хайр дотор өссөн нэгэн өөрийгөө болон бусдыг хайрлах тэр чадвартай болж. Амен. За дараагийн ишлэл рүү хамтдаа 16 дугаар ишлэлтэй 16 дугаар ишлэлээр ийхүү хэлсэн байна. Энэ ертөнцийн альва бүхэн буюу гим нүгэл чанарын хүсэл, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал зэрэг нь эцгээс бус харин энэ ертөнцөөс ирдэг гэсэн. Тэр энд 3 зүйлийг ярьсан баг. ертөнцөөс ирдэг зүйлс гэдэг 3 зүйлийг тухайлж хэлсэн байна. Нэгдүгээрт нь би аль орчуулгыг нь аль альнаас нь ингээ авч байгаа шүү. Сая эхлээд уншдаг. Тэгэхээр гим нүгэлт чанар гэж, чанарын хүсэл гэж нэгдүгээр тодорхойлсон. Харин 2013 оны орчуулга дээр махан биеийн хүсэл тачаал гэж хэлсэн. Тэгэхээр эхний нэг зүйл. Хоёр дахь нь нүдний хүсэл тачаал. Гуравдугаар нь амьдралын бардамнал. Энэ 3 төрлийн ийм гол-ны талаар өмнө нь ярьсан ертөнц ба ертөнц дэх юмс гэдгийг илүү тодруулж 16 дугаар ишлэлээр хэлж байна та. Тэгээ бид нар юунд шунан дурлаад байгаа юм бэ гэдгийг илүү тодорхойлж гаргаж байна гэсэн. Тэр махан биеийн хүсэл, гим нүгэл чанарын хүсэл. Тэр энэ 3 зүйл одоо юу гэдэг ариун гурвал гэдэг шиг ариун бус гурвал байна те. Ариун бус гурвалыг ярьж байна гэсэн. Тэр энэ зүйлс ядгүй гэхээр ариун бус энэ гурвал бидний одоо энэ ертөнцийг шунан дурлахад хүргэж байгаа энэ ертөнцийг яаж чухам бид нар шунж дурлаад байгаа юм бэ гэдгийг илэрхий тодруулж харуулж байгаа жишээ болж байгаа гэсэн. Библийн туршид харах юм бол Библийн баатарууд те хоёр нь энэ Есүс Христ хүртэл энэ тавьж байгаа энэ гарчирж байгаа сорилт энэ бэрхшээлүүдтэй тулж байгаа. Өнөөдөр бид энэ орчлын ертөнцийн амьдарч байгаа бол бас яг энэ өрхнүүд энэ зүйлсөө сорилтууд бидэнд өдөр бүр тулгарна гэсэн. Та гэртээ байсан ч, хүүхдүүдтэйгээ харилцсан ч, ганцаараа нойлд сууж исэн ч, тийм үү? Буцаа оролдоо сууж исэн ч, ажил хүмүүсийн дунд харилцаан дунд байсан ч гэсэн. Магадгүй та энэ чуулганы одоо энэ байран дотор, сүмийн байран дотор сууж исэн хэдий ч гэсэн энэ зүйлсээс одоо дархлаа бүрэн тогтцсон гэсэн үг биш. Дахиад ерөөсөө энэ зүйлс танд учрахгүй, танд ямар нэгэн тэ одоо сорил болж ирэхгүй гэсэн тийм баталгаа байна. Харин бид өнөөдөр энэ 3 төрлийн өрхийг яасан бэ гэхээр жишээлх юм бол бид жишээлээд ярилцъя. Гим нүгэлт буюу махан биеийн хүслийн талаар, гим нүгэлт чанарын тухай. Хүн орчлын ертөнцид төрөхдөө гим нүгэлт чанартай төрдөг тухай Библи хэлдэг. Бид бас өнөөдөр бас дуулсан те. Нүглийн дунд их мэн намайг тээсэн гэл те. Тэгэхээр энэ анх тэр гим үйлдэхэд бэлэн төрдгөө гэсэн үг. Ер нь бол хинээр заалгалгүйгээр сурчдаг тийм ээ. Сурчдаг. Залмих ямар нэгэн хуурах гэх мэтлэн зүйлсүүд. Тэгэхээр энэ нүгэл чанар жишээлбэл бид нар Давидын тухай бид ярьж болно тийм ээ. Давид яасан бэ? Тэнд айлын эхнэрийг хараад ядгүй. Хан биеийн хүсэлтэд өдөө тэнд гим нүгэл үлдэж байгаа. Нүдний хүсэл тачаалын талаар дахиад ярьж байна. Нүдний хүсэл тачаал дээр хамгийн тод жишээ ядгүй. Эва харуулсан баг тийм. Эва хараад энэ яасан гоё юм бэ? Ухаан санаа үнэхээр хилчмээр тийм. Маш гоё харагдаж байгаа. Амьдралд ингээд хүч өгчөөр. Одоо бид нар рекламыг эндээс харж байна. Бид нар тийм ээ. Одоо реклам сурталчилгаа бол одоо дараагийн төвшөнд авчирсан тийм үү? Эхний хэдэн секунд одоо эхний 3 секунд гэж ярьдаг байсан бол эхний 1 секундт баг хүн одоо энэ зүйлийг авах уу яах уу сонирх уу яах уу гэдэг тэр одоо шийдвэрээ гаргаж байгаа.
Хамгийн анх одоо видеог ч юм уу хараад ихний нэг хуучин ингээд дууг нь дагж дуулж муулаад одоо ингэж татагддаг байсан бол одоо өөр болсон. Тийм ээ. Бүх мэдрэхүү бараг одоо ямар нэгэн газар очиод тийм үү. Онцгой үнэр цаана бас байдаг тийм одоо салбарууд байдаг, банкн дээр байдаг тухай бас сонсч. Тэгээ тэр үнэр хүнийг бас дурлуулдаг, татдаг. Тэгээд тэр банкны салбар дээр очиод зогсоод амар тийм үү. Банс нээлгч мэрч юм шиг тийм. Хадвал зээл авч маарч юм шиг. Тэгээд яг энэ бүх зүйлс одоо сэтгэл зүй одоо гэдэг маркетинг гэдэг зүйлс бүр сэтгэл зүй салбартаа ингээд уялдаж орж ирдэг бас. Тэгээ эдийн засгийн одоо Нобелийн шагнал авах хүмүүс яадаг вэ гэсэн чинь одоо зүгээр эдийн засаг тоо боддог хүмүүс биш сэтгэл зүйч хүмүүсүүд авч зүгэлж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл бүдний хүсэл тачаал одоо энэ бидний одоо мэдрэхүү мэдгээр ирж байгаа тэр хүнийг татж байгаа бүх зүйлс бол айхтар болж байна. Тэгээ таны утсыг гаргаад авах юм бол хэр одоо сошиалос ч оруулах юм уу те юу харагдах болоо таны нүд юун дээр илүү тогтож байна вэ те эдгээр чинь та энэ урх нь хэр автагдж байна вэ гэдгийг дүгнэх боломжтой. Тэгээд энэ нэгэн татагдсан зүйлс таны ядгүй бодол санааг чинь нөлөөлж эхэлж байгаа. Таны үн цэнд чинь нөлөөлж эхэлж байгаа. Энэ гоё юм байна, энэ сайхан юм байна, энэ чухал юм байна гэдэг тэр үзэл санаанд чинь нөлөөлж эхэлж байгаа. Тэгээд тогтоож байгаа өөрсдөө. Дараагийн зүйлс амьдралын бардамнал гэж чинь тийм ээ. Амьдрал бид нар юугаар бардамж бахархдаг вэ? Бид хийсэн зүйлсээрээ, бүтээсэн зүйлсээрээ тийм үү? Ямар нэгэн зүйл хийчээд тэн дээр очиод би ийм зүйл хийчлээ штэ гэж бахархдаг тийм. Тэгээд энэ ертөнцид амьдрахдаа юу чухам одоо бардам хүмүүсийн нөлөөллийг авч дуурайхыг хүсдэг. Тийм дүр зураг танд байдгүй юу? Та хэнийг дуурайж гин? Хинээс нөлөөлөл хин гэдэг инфлюенсер та өнөхөр дагж байна. Тийм ээ. Одоо сошиал медиа бол бидний бодит юу болсон. Та хамгийн их сонсож байна. Энэ бүх зүйлс бол таны амьдралыг чинь одоо чиглүүлж байгаа, таны амьдралыг чинь юу амжилт гэж харагдж байгаа тэр зүйлс рүү дагуулж байгаа, тодорхойлж байгаа, таны үн цэнийг тодорхойлж гин гэсэн. Тэгэхээр бид энэ бүх зүйлсийг харахтаа бид нар яах нь вэ? Энэ ертөнцөөс ирж байгаа зүйлс би хэр их автагдж байна вэ? Та энэ зүйлийг сонсоод хэр их автагдж байгаа юм шиг тань санагдаж байна. Зөндөө байна уу? За шудраг байсан баярлалаа. Энэ бүх сорилт хин дээр ирсэн бэ гэхэд бид Есүс Христийг санах. Есүс Христээр энэ гурван төрлийн сорилт нэг удаа ирж байгаа. Нэг удаа нэг дор ирж байгаа тэр сорилтыг бид Библиэс харж бол бүгдээр хамтдаа тэр хэсэг рүү хамтдаа очино. Луг ном дээр Луг номын 4-р бүлэг. За энэ захгүй би уншия. Есүс ариун сүнсээр бүрж Йорданаас буцаж цөл сүнсээр хөтлөгдөн 40 өдрийн турш диавол соргижээ. Тэр өдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд тэрээр ихэд өсчээ. Диавол гүнд чи Бурхны хүн мөн аваас энэ чулууг талах бол гэж тушаад яв. Есүс хүн зөвхөн талхаар амьдрдаггүй гэж бичигдсэн байдаг гэлээ. Дараа нь тэр түүнийг дээш аваачаад хурамхан зуур ертөнцийн бүх хаанчлалыг үзүүлв. Тэгээд диавол түүнд энэ бүх эзэмшил болгон эдгээрийн сүргчийг би чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би хүсвэл хэн ч үнийг өгч чадна. Тиймээс чи надад мөргөөс энэ бүгд чинийх болно гэхэд Есүс түүнд Бурхан эзэндээ чи мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг. Тэр түүнийг Иерусалимд аваачин сүмийн орой дээр зогсоогоод түүнд чи Бурхны хүн мөн юм бол
Эндээс доош үсэр. Тэр Тэнгэр элч надтай чамайг хамгаалах талаар тушаав. Чамайг хөлөө чулуун цогчихвээ гэсэндээ тэр гар дээрээ чамайг өргөөд явна гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд Иесус Бурхан эзнээ бүү соргиж бас айлдагдсан байдаг гэлээ. Заавал хамаг сорилдоо бараад тавхимжтай цаг хүртэл түүнийг хатан оджээ. Тэгээ зөвхөн энэ гурван сорилтыг бичсэн. Гэхдээ хамаг сорилтоо яхав. Заавал хийсэн тоо 40 өдрийн турш сорьсоор байсан тухай өнөөдөр бидний энэ хэсгээс уншиж харж болохоор байна. Энэ дээр байгаа гурван сорилт нь өнөөдрийн бидний энэ яригдж байгаа энэ сорилттой дүүж байгаа. Эхлээд Есүс эзэн яасан? Өссөн байсан. Тэр түүн дээр бие махбодын хувьд сул дорой байгаа, өссөн байгаа. Харин түүн дээр талах авчраад чулуу заагаад чи үнийг талах болгоод идчихэлдэ гэж хэлсэн тийм ээ. Харин Есүс эзэн өөрийн Бурхны үгээс хариулсан. Хүн зөвхөн талахаар амьдрал бумаа. Бурхны амнаас гарах үг бүрээр амьдртаа гэж бичсэн байдаг гэж. Дараа нь яасан? Бүх хаанчлыг харуулсан. Реклам үзүүлсэн. Тэгээс над мөрөхийн бол энэ бүгд чинийх бахал. Энэ бүх хаанчлыг хардаа. Ямар агуу юм бэ гэж тийм. Бид нар хуучин гэрээ гэх юм бол Мосе гэдэг нэг Израилийн өдөртөгч гардаг. Тэгээ Мосе яасан бэ гэхээр Египтийн хаанчлал хас татгалцсан. Тэгээд яах юм гэхээр Бурхны хүмүүстэй хамт зовхыг сонгосон гэж. Бурхны хүмүүстэй хамт амлагдсан газар, Бурхны үгэнд итгээд амлагдсан газар тэр хүмүүсийг аваач. Тэр шийдвэрийг гаргасан. Мосе хааны ордонд тансаг сайхан тэр амьдралаар амьдрах боломж байсан. Хамгийн дээд, тэр үеийн хамгийн агуу хаанчлал болох Египтийн хаан ширээнд хамгийн ойрхон байдаг тэр нэгэн бол. Харин Мосе энэ бүх зүйлсийг хойшин тавиад татгал заад тийм ээ. Бурхны хаанчлалыг сонгосон. Харин Есүс Христ энэ зөвхөн Мосегийн тэр нэг хаанчлал биш бүр 100 хаанчлалыг Есүс Христийн өмнө авчирч тавьсан байна. Сатан. Тэгээ би энэ бүгдийг чамд өгье. Тэгээ энэ хаанчлалын төлөө хүмүүс амиа тавьж байгаа шүү дээ. Тэ өнөөдөр энэ удирдлагын төлөө, эрх мэдлийн төлөө амиа тавьж байгаа. Харин Есүс Христ татгалцсан. Тэр Бурхны үгийг бариад татгалзаж байгаа. Бурхан эзэндээ чи мөргөж зөвхөн түүнд үйлчлэгч байгаа. Өөрөөр Есүс эзэн Бурхны хаанчлалыг сонгож байгаа. Амен. Тэгээд дараа нь Есүс Христ чи Бурхны хүү муу юм бол гэж Сатан хэлж байгаа. Тэгээд бүр Бурхны хүүгээр нь одоо сольж байгаа. Чи Бурхны хүү шүү дээ. Тийм ээ би Бурхны хүү. Тэгээ цаашаага бүр ишлэлээр нь Сатан мэдж байгаа шүү дээ. Бурхны үгийг. Тэгээ Сатан болвол муу нэгэн болвол үгийг гаргууд мэдж байгаа. Үгийг гаргууд мэдж байгаа. Бид үгийг мэдснээрээ бид яг уу Бурхан дотор амжилттай бас амьдрэх хангалттай биш. Харин бид тэр үгэнд итгэснээрээ бид Бурхны өмнө ирж байгаа. Та өнөөдөр сонссон үгэндээ итгэж байгаа юм. Та өнөөдөр сонссон үгэндээ хариулт үзүүлгүй. Та маш олон сургаал сонссон байж магадгүй энэ хугацаанд. Тийм үү? 20 жил, 10 жил. Би таныг яллагдаагүй шүү. Та зүгээр л та эргээд бодоор. Та хэр их зөвлөлтийг хэрэгжүүлсэн бэ гэж. Та хэр их зүйлд итгэж за би үнэхээр энэ үгийг би зөвхөндөө хүлээж авахыг хүсэж байна. Та хэр тэр үгийг бариад залбирсан бэ гэж Бурханаас тусламж гуйсан бэ. Есүс Бурхан эзнээ бүү соргиж бас айлцсан байдаг.
Бурхны хүүхэд болсон хэдий ч гэсэн түн сорилт ирэх боломжтой. Та аль хэдийн 10-20 жил итгэсэн байж болох хэдий ч гэсэн та сорилтод өнөөдөр сорилтоос тийм үү дахиад сорилт ирэхэд та хариулахад Бурхны талд шийдвэр гаргахад бэлэн үү? Та өнөөдөр учирч байгаа амьдралын өдөр бүр тохиолдож байгаа сорилтын дээр хэр зэрэг Бурхны талд шийдвэр гаргаж байна вэ? гэж. За тэгвэл дараагийн хэсэг рүү дахиад 17 дугаар бичлэгийг уншъя. Энэ ертөнц хүсэл тачаалтайгаа өнгөрөн одноо, харин Бурхны хүслийг биелүүлэгч нь мөнхөд оршноо гэсэн. Тэгвэл бид ер нь юу үлдэх юм бэ гэж та асууж болох юм те. Энэ асуултанд энэ 17 дугаар ишлэл хариулж байна. Тэгэхээр энэ түр зүрийн зүйлс байгаамаа гэж ертөнц болон ертөнц дээрх бүх зүйлс бидний тохиолдод байгаа асуудал бүхэн бидэнд маш чухал мэт санагдж байгаа зүйлс ч гэсэн өнгөрөн одох болно гэж. Өнгөрөн одох болно, чухал биш байх болно. Үнцэн нь мөнхийн зүйлтэй харьцуулах юм бол тэр үнэтэй санагдж байгаа зүйлс үн цэнгүй мэт хийсэд алга болчих тэр өдрүүд ирнэ. Бид өнөөдөр цаг мөч хөссөө туслуулан байж явж байгаа тэр зүйлс маань юуны төлөө вэ гэдгээ бид эргэж харах хэрэгтэй болж байгаа. Бид юу мөнхийн зүйл юм бэ гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байгаа. Мөнхийн зүйлс. Тэгэхээр энд Библи хэлэхдээ юу үлдэх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах тухай бидэнд сануулж. Бурхан үлдэх болно амин. Мөнхийн эзэн үлдэх болно. Түүний үг үлдэх болно. Түүний үг хэрэгжих, эргээд нэхэгдэх болно, шаардах болно, хэрэгжих болно, түүний амлалтууд биелэх болно. Амин. Амлалтууд биелэгдсээр ирсэн. Магадгүй түүний амлалтуудын 99% нь аль хэдийн биелсэн баг. Өмнө төрлөختөнд өгсөн. Харин цөөн амлалтууд нь одоо үлдсэн байна амин. Та итгэж гин үү? Бас юу үлдэх вэ гэвэл та өөрөө үлдэх болно. Амин. Таны иргэн тойрон сууж байгаа хүмүүс бас үлдэх болно. Мөнхийн зүйлс үлдэхдээ бид нар мөнхөд хүмүүс хоёр зүйлийг сонгож байгаа. Бурхантай хамт байх, мөнхөд байх, Бурханаас ангид тусдаа мөнхөд байх гэдэг энэ сонголтыг бид нар энэ амьдралдаа хийж байгаа. Та нэг талд нь гарсан байж магадгүй байж болох юм. Гэхдээ тэнд гараагүй хүмүүс бидний иргэн тойронд дүүрэн байна. Амин. Бидэнд хийх зүйл байгаа юу? Маш их байна тий. Тэгэхээр бид өөрсдөө мөнхийн тэр үлдэх зүйлс дээр шийдвэр гаргаж гинөө гэдгээ бид нар нэгтлэх хэрэгтэй болж. Дараагийн хэсэг рүү дахиад 3 дахь зүйлс нь юу гэхээр Бурхны хүслийг биелүүлэгч нь мөнхөд байх болно гэж Бурхны үгээс амлаж. Бурхны хүслийг яаж биелүүлэх боломжтой юм бэ? Бурхны хүслийг биелүүлэгч гэж хин юм бэ? Гэсэн асуулт гарна тийм үү? Бурхны хүслийг биелүүлэгч нь түр зургийн зүйлс биш. Мөнхийн зүйлсээр хараагаа тавьж түүний эрхэм чухал хэмээн тооцож амьдралынхаа шийдвэрийг гаргадаг тэдгээр хүмүүс бол Бурхны хүслийг биелүүлж байгаа. Амин. Өнөөдөр бид ертөнцийн тухай өнгөн одох ертөнцээр бид нар шунан хүсэж амьдрах юм бол Бурхны хүслийг биелүүлэгч биш байгаа гэсэн. Харин та өнгөн одох зүйлс биш. Харин үүрэг мөнхөд үлдэх тэр зүйлийн төлөө амьдарч байгаа. Та Бурхныг үн цэнтэй гэж тооцож байгаа. Та эцэг Бурхны хайранд өсөхийг хүсэж байгаа. Тэр нэгэн бол та Бурхны хүслийг биелүүлэгч байгаа. Та Есүс Христэд өдөр бүр итгэж амьдрах тэр шийдвэр гаргаж байгаа бол та Бурхны хүслийг биелүүлж байна гэсэн. Амен. Та сорилт бэрхшээл ирэх үед Бурхны талд
шийдвэр гаргаж байгаа бол Бурхныг сонгож байгаа бол та Бурхны хүслийг биелүүлэгч байна гэсэн. Халелуя. Бурхан биднийг өөрийг нь тэр түүний хайрыг таньж мэдээд тэр хайр дотор өсөөд эргэн тойрон байгаа нэгнийг бас түүний хайраар харж тэр хайраар хайрлаж байгаа тэр хүмүүс болохыг бид Бурхан хүсэж байгаа, болохыг хүсэж. Тэр нэгэн бол Бурхны хүслийг биелүүлэгч нэгэн баг. Иохан ном ахан дүүсээ биднийг хайрлахад уриалж байгаа энэ ном баг. Та хажууд хүнээ хэр зэрэг хайрлаж байна вэ гэж. Хайрлахдаа Бурхан доторх тавьсан, таны дотор тавьсан тэр үн цэнээр хайрлаж байна уу? Эсвэл энэ ертөнцийн тэр шунуу хүсэж байгаа тэр үн цэн дээр л суурилжсэн тэр зүйлсээр харж байна уу? Та хажууд хүндээ хэлээрээ Бурхны хүслийг биелүүлдэг хүн байгаарай гэж. За тэгээд хамгийн сүүлийн слайдыг гаргаад ирээрэй. Тэгээд бүгдээрээ хэрэгжүүлэх зүйлсээ харъя. Тэгээд хэрэгжүүлэх зүйлсээ харах юм бол 3 төрлийн зүйлээр бид нар амьдралаа зүрхээ нэгтлэх ёстой болж байгаа. 3 төрлийн өрх бидний өмнө тавигдчихээн. Та энэ өрхөнд хэр зэрэг орсон байна, толгоогоо хийдсэн байна уу? Тэ татхад ингээд зурм барьж исэн хүмүүс байна. Зурм барьж. Тэгээ дараа нь яадаг зурм булган зурмыг барьж авч байгаа дараа нугасладаг шүү дээ. Тэ өрхөнд орсон байж байгаа нугаслах үедээ гэдэг шүү дээ. 3 төрлийн бид зүрхээ нэгтлэх хэрэгтэй болж дараа нь яхаа бид нар ер нь шийдвэр альва том шийдвэр гаргахдаа ч юм уу те альва шийдвэр гаргахдаа бид нар суугаад энэ төр зүрийн үн цэнийг авчрах уу мөнхийн үн цэнийг авчрах уу гэдэг дээр бид нар дэнслэх ёстой болж байна. Дараа нь эцгийн хайранд өсөөрэй гэж. Би хэр зэрэг эцгийн хайранд өсөж байгаа болоо гэж. Энэ бүх өрхнаас энэ бүх ертөнцийн шунж хүсэхийн шунлаас бидийг хамгаалж биднийг дархлаа бидэнд авчирдаг зүйл бол эцгийн хайр. Бурхан эцгийн хайр. Тэр Бурхан эцгийн хайрыг ойлгож мэдэрч тэр хайрын дотор амьдарч байгаа хүмүүс энэ өрхнаас болтож чадна гэсэн. Амен. За хамтдаа залбирцгаая. Энэ зүйлийг та өнөөдөр ч гэсэн яг одоо ч гэсэн залбиртаа хэрэгжүүлэх боломжтой байна. Мөнхийн эзэн Аава танд баярлалаа. Бид мөнхийн зүйлс дээр санаа тавьж бид энэ ертөнцид ийг шунан хүсэж дуурлах биш харин энэ ертөнцийг хайрлах. Тэр хайр таны хайрын дотор бид өсөхийг хүсэж байна. Та бидний дүүргэж, та бидний оюун бодол санааг удирдсаач. Та таны үн цэнээр бид амьдрдаг хүмүүс байхыг хүсэж байна. Бид энэ дэлхийн үн цэнд, энэ дэлхийн бидэнд харуулж байгаа үн цэнээ болгодог хүмүүс байхыг хүсэхгүй байна эзэн. Үнэхээр яг энэ цаг мөчид гуйж байна. Бидний эзэн та хамгаалаач. Бидний эзэн та өөрийнхөө хайрын дотор үнэхээр та асааж өгөөч, бадрааж өгөөч гэсэн минь. Үнэхээр бид таныг бүхий л зүрх, бүх оюун бодол, бүхий л хүч чадлаараа хайрладаг таны хүмүүс байхыг хүсэж байна. Есүс эзэн таныг хайрлсан учраас тэрхүү өмнө байгаа асуудлуудыг хойшин тавиад загалмай хүртэл явсан баг. Эзэн бид энэ цаг мөчид гэсэн эзэн таны үн цэнтэй шийдвэрийг таны үн цэнтэй бүхэн дээр үн цэнэ тавьж алхдаг таны хүмүүс байхдаа туслаач. Та биднийг өрдөж өгөөч. Таны хайраар өдөр тулахыг хүсэж байна. Бид бас таны өмнө гимшиж байна. Энэ цаг мөчид бидний зан үйлийг бас өөрчилж өгөөч.
бид өөрсдөө бас тийхүү маш тодорхой шийдвэр гаргадаг байхтаа туслаач. Бидэнд өгсөн цаг хугацаа, бидэнд өгсөн байгаа бүхнийг таны хайр дотор байж өнгөрөөдөг байхыг хүсэж байна. Таны хайр дотор сануулсан зүйлсийг хийж өнгөрөөдөг байхыг хүсэж байна. Тантай нөхөрлөхөд бид цаг гаргадаг байхыг хүсэж байна эзэн. Учир нь бид тантай цаг өнгөрөх үед бид таны хайрыг илүү ойлгох болно. Бид тантай цаг өнгөрөхөд бид хүчийг олох болно. Бид тантай цаг өнгөрөхөд бидний хараа өөрчлөгдөх болно. Бид тантай цаг өнгөрөхөд бид амжилттай амьдарсан байх болно. Бид тантай цаг өнгөрөхөд бидний нүд зөв зүйл дээр тусдаг байх болно. Бид тантай цаг өнгөрөхөд бид өөрсдийн махбодын хүслийг биш таны хүслийг эрэлхийлдэг хүмүүс болж өөрчлөгдсөн байх болно. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Эзэн ашиг.